iOS 16 дээр хамгийн их шинжлэгдсэн функцүүдийн нэг бол яах аргагүй accessibility. Accessibility хэсэг рүү та бүхэн орохын тулд өөрсдийн settings руугаа ороод доошоо явуулаад general гэдэг хэсгийн доод талд accessibility гэдэг энэхүү хэсгээр та бүхэн дарна. Эний эхний vision болон physical motor дээр манайхан бичлэг хийсэн байгаа тул та бүхэн сонирхчихвэл дээдлийн линк дээр дараарай. Харин энэс доошоо та бүхэн явуулж агаад сонсголын хэсэг дээр live caption гэдэг хэсэг рүү орно. Хэний FaceTime хийж байхдаа live caption итгэжүүлэх гэсэн зүйлийг та бүхэн оруулснараа хүнтэй та FaceTime хийж байхад хэрвээ тэр хүн сонсголын бэрхшээлтэй сонсч чадахгүй бол таны яриаг хадмал хэсэгтээр гаргах энэхүү бас шин зүйлийг бол оруулсан байгаа. Accessibility өөрчлөлт оруулсан мэтлээ magnifier та өөртөө хайх систем дээр magnifier гэж хайгаад энэхүү апыг нээн. Magnifier-лоо орсны дараад нь энэхүү settings хэсгээр та бүхэн дараад settings руу орно. Image description гэдэг хэсгийг та бүхэн нэмж оруулах байгаа. За image description дээр дарахаар яах вэ гэхлээр таны дэлгэцэн дээр таны өмнө юу байгаа гэдгийг гар утас маань танд хэлж өгнө. За энэ зөвхөн бал ингээ хэлчихгүйгээр олон өнгийн бал гэдгийг бас эргэн тойронд нь юу байгаа гэдгийг бас харуулж байна. 3 дахь accessibility функц буюу focus mode байгаа. Settings руу ороод focus гэдэг хэсгээр дараад do not disturb гэдэг хэсэг рүү орно. Нэмж олно. За энэ дээр хэдүүлээ add filter гэдэг дээр email-н дээр сонгоод зөвхөн би Gmail-нээс холбоотой мэдээллийг бол авмаар байна гэдгийг сонгоод add гэдээ оруулчингууд баруунгаар талаагаа татаад focus гэдгийнхаа дээр тавингууд одоо та өөрийнхөө mail руугаа оронгууд зөвхөн Gmail дээр ирсэн email-үүд танд гарч ирж байна. Хэрвээ энийгээ унтраахыг хүсвэл turn off гэдэг баруунгаар талынхын товчлуур дээр та бүхэн дарж болно. Мөн энэ фильтраа та бүхэн байхгүй болохыг хүсэх юм бол буцааж ороод delete filter гэдгийг та бүхэн дараад delete гэдгийг дарах байгаа. 4 дахь сүүлийн үед маш их шууганы тарьж байгаа accessibility функц маань iPhone дээр haptic-ийг бол идэвхжүүлсэн байгаа. Settings руугаа ороод sound and haptics гэдэг хэсэг рүү та бүхэн орно. Keyboard feedback гэдэг дээр haptic гэдгийг та бүхэн идэвхжүүлснээрээ харааны бэрхшээлтэй харж чадахгүй байгаа хүмүүс маань утсан дээр бичиж авах үед дарсан үсгнүүд дээр баг зэргийн жижигэрсэн мэдрэмжийг бол өгөх байгаа. Ингэснээрээ хүмүүс маань юу хийж байгаа гэдгийг утсан дээр илүү их өөртөө тохируулах боломжтой. Accessibility дээр нэмэгдэн орж ирсэн 5 дахь функц буюу sound recognition. Доошгоо 3 дахь hearing гэдгийнхаа sound recognition гэдгийг идэвхжүүлэх байгаа. Жишээний дараа sounds гэдэг рүү та бүхэн ороод ямар зүйл дээр идэвхжүүлмээр байгаа гэдгийг сонгож болно. Sound recognition маань даваа тал нь гэх юм бол магадгүй сонсголын бэрхшээлтэй сонсч чадахгүй байгаа хүн маань утсан дээрээ за манай гэрийн хонхыг дарангууд надад мэдэгдэрэй гэдгийг идэвхжүүлчих юм бол хонхны дууг дуурангууд таны утсан дээр notification буюу санаалга ирэх байгаа. Accessibility 6 дахь томоохон хийсэн өөрчлөлт маань Books application дээр байгаа. Ингээд бол та бүхэн Books application руу ороод өөрөө уншиж буй номоо сонгоод баруунгаар доод талд энэхүү icon-оор та бүхэн дарангууд theme settings гэдэг хэсэг байгаа. Энэ дээр та бүхэн өөрсдийнхөө хүснээрээ фонтоо өөрчлөх боломжтой мөн артлынхаа өнгийг солих боломжтой гэдэг та бүхэнд хэлмээр байна. Айл болох таны нүдэнд дэвтэйхэн байдлахаар та бүхэн сонгороо гэдэг хэлмээр байна. Мөн хооронд нь зай авах. Хэрвээ та шөнө харанхуй газар ном уншиж байгаа бол энэ дундаасаа бас ямар байдалтай номоо уншвал таны нүдэнд хамгийн багаар ачаал өгөх вэ гэдэг та бүхэн сонгох боломжийг бол Apple iOS 16 дээр шинжилт хийсэн байгаа. Томоохон шинжилт бол яа харахгүй search-ийг та бүхэн орохын тулд янз бүрийн зүйл рүү орох ямар шаардлагууд дэлгэцний хамгийн доод search гэдэг дээр та бүхэн дараал болно. Магадгүй та ямар нэгэн аппликейшнийг татаж авмаар байгаа бол энэ дээрээ бичиж олно. Зайшгүй аппликейшн орох шаардлагагүй байгаа. Жишээлбэл meditation гэд хэдүүлээ хайгаад үзье. Тэнгүүд meditation-тай холбоотой аппликейшнийг та бүхэн гаргаж ирнэ. Хэрэг хүсэх юм бол та дээд талын get гэдэг хэсэг дээр дараад утас руугаа татах боломжтой. Танд хэрэгцээтэй гэсэн аль хэдийн татсан байгаа аппликейшны дарангууд open гэдэг дээр гарч ирээд go гэдэг дарангууд шууд орж ирнэ. За ганцхан хайлт хийгээ зогсохгүйгээр мөн энэ дээр та бүхэн тоо бодох боломжтой байгаа. Жишээлбэл за ямар ч хамаагүй тоог хэдүүлээ. Үржих нь 7 гэдэг юм уу те. Тэнгүүд тоо маань аль хэдийн дээр гарч ирэх жишээний. Дараагийн iOS 16 дээр шинжилт орсон аппликейшн яах аргагүй Apple-ийн Notes байгаа. Notes дээр хамгийн их даваа тал хийж байгаа зүйл маань хэмээл яарахгүй dictation. Энэхүү dictation дээр маш цөөхөн хэл орсон байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Dictation-ыг ашиглахын тулд мэдээж яг баруунгаар доод талын микрофон дээр та бүхэн дарах хэрэгцээтэй. Face Locker бол Notes дээр орж ирсэн байгаа. Өмнө нь бол бид янз бүрийн бичиг баримтаагаа бол хаах боломжгүй байсан бол энэ удаад
хаах боломжтой. Ингийн тулд та бүхэн дээд талын 3 цэг дээрээ дараад лог гэдэг энэхүү 3 дахь хэсгийг та бүхэн сонгоснороо хаагдана амуу адилхан пин гэдэг хэсгийг дарснараа хамгийн дээд талд танд сануулж орж ирэх байгаа. Логыг та бүхэн анх итгэжүүлэнгүүт таны царайг таниад хаагдана. Тэгэхээр та бүхэн янз бүрийн код хийх ямар шаардлагагүй байгаа гэдгийг бол хэлье. Кодлогдсон бичиг баримтууд маань энэхүү төгжээтэй та бүхэн дээр харуулна. Энэ руугаа орохын тулд та бүхэн зөвхөн дараал таны царайг таниал орох байгаа. iOS 16 дээр Safari-гийн тал дээр ярихгүйгээр өнгөрч үнэхээр болзошгүй. Учир нь хэмээн Safari дээр маш олон зүйлүүдийг өөрчилсөн. Энийг нэг яах аргагүй Quick Notes. Ингийн тулд хэдүүлэн хамтаа Safari-гоо ороод өөрсдийн таны хүсэж байгаа веб руугаа орно. Вебсайт руу ороод танд хэрэгцээтэй гэсэн мэдээллийг та шууд сонгоод доотлын энэхүү айкон дээр дарна. Add Quick Note гэдэг хэсэг маань таны ноут руу шууд оруулна. Ноут руу орж ирээд энийгээ та Christmas list гэж оруулаад save гэдээ дарна. За энэ зүйл маань хэрхэн яаж харагдах вэ гэдэг хэдүүлээ ноут руугаа ороод яг дэлгэцэн дээр яаж харж байсаа яг тэрэн шигээ ноут дээр хадгалагдчихж байгаа гэдгийг та бүхэн харж байна. Safari хэсэг дээр та бүхэн маш олон вебсайтуудыг нээчээд зарим нь үнэхээр хэрэгцээтэй танд байгаа бол энийгээ та бүхэн итгэжүүлээд pin tab гэж хийх боломжтой болсон байгаа. Ингэснээрээ та хамгийн дээшээ ороод хэрэгцээтэй мэдээлэлээ алдахгүй байх нь та явуулсан iMessage-нд хэрхэн edit хийж болдгийг та бүхэнд харуулъя. За магадгүй та хүн рүү буруу бичээд явуулчлаа гэж бодъё. За тэрийгэ засах хэрэгцээтэй болвол энэ дээр удаан та бүхэн дараад edit гэдэг хэсэг дээрээ засаад явуулна. Энэ зүйл маань 2 минут дотор засагдах бөгөөд бас дээрэс нь нөгөө хүндээ edit гэдэг хэсгээр дарангууд ямар зүйл байж байгаад яаж засагдсан гэдгийг харуулах байгаа. Хэрвээ та мессежээ явуулмааргүй байвал энэ маань зөвхөн iMessage дээр болно гэдгийг би бас давхар сануулъя. Та энийгээ итгэжүүлээд unsend гэдгийг дарж болно. Ингэснээр өмнө явуулсан мессеж маань устна. Гэхдээ нөгөө талынхаа хүндээ болохоор ийм мессеж явуулсан тэдэн минут тэдэн секундэд энэ мессеж устсан гэдгийг бол харуулна. Магадгүй та санаасраггүй мессеж устгацсан байгаа бол хэрхэн яаж устгацсан мессежийг харах вэ гэхлээр edit гэдэг хэсгээр дараад show recently deleted гэдэг хэсгээр та бүхэн дарна. Тэгвэл хамгийн сүүл таны устгасан мессежүүд маань таны дэлгэцэн дээр гарч ирнэ. Хэрвээ recover хийх хэрэгцээтэй бол баруун гар талын recover all гэдгийг та бүхэн дарж болно. Аль эсвэл бүгдийг устгах хэрэгцээтэй бол delete all гэдгийг дарах боломжтой байгаа. Энэ дээр ганцхан iMessage биш, энгийн текст хүртэл оролцох байгаа гэдгийг хэлмээр байна. Магадгүй та над шиг мессеж уншичаад эргүүлээд хариулна гэж бодоод мартдаг төрлийн хүн бол энэ tips and trick танд маш их хэрэгцээтэй. Энэ маань болохоор unread ингийн тул та бүхэн мессежнийхаа 100 гар тал руу дараад энэхүү цэнхэр айкон дээр дарснараа энэ маань таныг уншаагүй гэдгээр сануулна. Ингэснээр та буцаж уншаад хийх хэрэгцээтэй зүйлийг өөртөө анхааруулхад тусалдаг байгаа.